Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ талаар ерөнхийлөгчийн тамирын газрын дарга үйлс төгөлдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Бямб Жаргалнаар мэдээлэл өглөө. Улсын хурлын гишүүд ёс зүйтэй хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж нэр хүнд өснө гэж ерөнхийлөгч үзэж байна. Хуулийн төсөл нь үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын цэцгэлтийг хамгаалах, парламентэд ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилах хариуцлага ёс зүйг сахиулах, шудраг хосыг тогтоох зорилготой юм а. Үндсэн хуулинд улсын хурлын гишүүн өргөсөн тангараас нь яцаж үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийн хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биелэлээ олоогүй хэвээр байна. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилах хариуцлага ёс зүйн өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачилжээ. Улсын хурлын гишүүний ёс зүйн асуудал байна. Улсын хурлын гишүүний хариуцлагын асуудал. Иргэд сонгогчдын итгэл гурав өөрөө парламентын дархлааны цөм бүрдэл хэсгүүд юм. Улсын хурлын гишүүд хулгай, авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, за мөн ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадагч их хурлын гишүүнийхээ дархан эрхээр халгавчилж, их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрэхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад ард иргэд шүүмжлэлтэй байсаар байна. Тэгэхээр энэ асуудлыг нэн яралтай засаж залруулахыг ард иргэд та биднээс өдөр бүр шаардсаар байна. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулинд улсын хурлын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл энэхүү үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин амьдралд өөрөө биелэл болж чадаагүй байдаг. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилах хариуцлага ёс зүйн өндөр хэмжээнд байх ёстой гэж үзэн үндсэн хуулийн энэхүү заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачлан их хурлд өргөн барьж байна. Ард түмэн энэ ноцтой зөрчил гарсан байна гэдэг асуудлыг хуулийн төсөл тусгагдсны дагуу тавьбал үүнийг нь улсын хурлын ёс зүйн дэд хороо авч хилцэн. Гэхдээ хоёр үндсэн зарчим байгаа. Нээлттэйгээр саналаа илээр өгч гэдэг ийм зарчмыг тусгаж байгаа. Бас нэг талаасаа парламентын бас өөртөө дархлааг нь үлдээж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн оруулах биш ард иргэд маань бас санаачиж болох нэ. Хоёрдугаарт илээр хилцэж, илээр санал хураана гэдэг маань юу гэхээр ард түмнээсээ нуугаад авах зүйл байхгүй шүү дээ. Ер нь аливаа зүйлийг нээлттэйгээр ил тод хилцснээс ерөөсөө буруудах зүйл байдгүй мөлий. Тийм учраас энэ зарчмын үндсэн дээр хилцэж, их хурлын нэгдсэн чуулганаар мөн энэ зарчмын үндсэн дээр хилцэж, магадгүй зарим тохиолдолд хилмигдүүлэх гэж байгаа асуудал улс төрчснөөс үүдэлтэй. Энийг нь ч гэсэн бас ард түмэн үзэж харж мөн парламент үнийг бас зогсоох боломжийг нээлттэй орхиж байгаа. Би түрүү хэллээ. Монгол Улсын 92 оны үндсэн хууль анх батлагдахдаа үндсэн хуулийн цэцгийн холбогдох буюу маргаан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн ямар асуудлыг шийдэх юм бэ гэдэг энэ хэсэгт 66-гийн 2-ын 3, 4 дахь энэ хэсгүүд улсын их хурлын гишүүнийг ялангуяа 4-т бол эгүүлэн татах эсэх асуудлыг үндсэн хуулийн цэц шийдвэрлэхээр заасан байсан. 30 гаруй жил хэрэгжсэн гэсэн үг шүү дээ энэ байна. Та бүхэн боддоо өнөө хугацаанд энэ эгүүлэн татагдсан ийм тохиолдол юу байсан уу? Байгаагүй. Яагаад байгаагүй вэ гэж асуудлыг тухайн үед 19 онд ярьж байгаад тодотгох заалтыг үндсэн хуульдаа бас нэмэлтээр оруулсан. Бас л хэрэгжихгүй. Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан улсын хурлын гишүүнд хуулийн хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлэх, өргөсөн тангарагаасаа няцааж ноцтой зөрчил гаргасан гишүүнийг улсын хурлын ёс зүйн дэд хороо улсын хурлын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хилцэж, үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эгүүлэн татах, гэмтрийг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл. Парламентд судалтай улс төрийн нам эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэг төвшөд сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндслийг тусгажээ. Хуулийн төсөлд Монгол Улсын засгийн газраас санал авч яаралтай гормоор улсын хурлаар хилцүүлнэ.